За хамтдаа бүгдээрээ чимээгүй цагаа эхлүүлцгээе. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв бүх зүйл Есүс их гэсэн сэдэв байна. Хамтдаа залбираад эхлэе. Эзэн минь ээ, бид таны үгнээс суралцахаар ирлээ. Өнөөдөр өөрийнхөө үгээр бидэнтэй яриач гэж залбирч байна. Амен. Бид ямар нэгэн зүйлийн төлөө шаргуу хөдөлмөрлөх үед бид үүнийхээ эзэн мэт мэдрэмжийг мэдэрдэг. Бид цалин хүсний төлөө ажиллаж байгаа ч бай. Эсвэл гэртээ хүүхдүүдээ өсгөж байгаа ч бай. Үүнээс үл хамааран нөр их хөдөлмөрийнхөө үр дүнг минийх гэж үздэг. Гэвч дэлхий болон дэлхий дээрх бүх зүйлс эзнийх гэдг нь үнэн. Байшин, машин, эсвэл тэтгэврийн данс зэргийгч хүртэл оролцоолон бидний эзэмшдэг зүйл гэж юу ч байдаггүй. Бидэнд байгаа бүх зүйл бол Бурханаас ирдэг ивэл бөгөөд тэдгээр зүйлсээр юу хийх нь түүнд маш чухал байдаг. Бидний мөнгө Бурханых учраас бид үүнийг сайн зохицуулах үүргийг хүлээдэг. Матай 25 дахь бүлэгт нэгэн хүн зарц нартаа мөнгө өгсөн түүхийг Есүс өгүүлдэг. Нэг зарц өөрт өгөгдсөн мөнгийг муу зохицуулсан учраас Бурхан тэр зарцад өгсөн мөнгөө аваад итгэмжтэй байсан зарцад нэмж өгчээ. Бидэнд өгөгдсөн зүйлийг зохицуулах болно гэдэгт Бурхан бидэнд итгэдэг. Бурхан бидэнд өгсөн зүйлсэд бид итгэмжтэй байгаагаа нотлон харуулах үед тэр бидэнд улам илүү ихийг нэмж өгөх хүртлээр итгэл хүлээлгэх боломжтой гэж байна. Матай 25:14-өөс. Энэ нь холын аян гарахдаа зарцнаараа дуудаад эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил билээ. Нэгэнд нь тэр 5, нөгөөд нь 2, өөр нэгэнд нь 1 талантыг тус бүрдэн чадварынхын дагуу өгчээ. Тэгээд аянд гарч гин. 5 талант авсан нь тэр даруй явж түүгээр худалдаа хийгээд 5-ыг нэмж олов. Үүний нэгэн адил 2-тай мөн 2-ыг нэмж олжээ. Харин 1-ийг авсан нь явж газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. Удаан хугацааны дараа өнөөх зарц нарын эзэн ирж тэдэнтэй тооцоо бодож гин. 5 талант авсан нь ирээд илүү 5 талант өгч, "Эзэн, та надад 5 талант олгосон. Би 5 талант нэмж олсон" гэвэ. Эзэн түүнд, "Сайн байна, итгэмжит сайн зарц минь. Чи цөөн юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор" гэжээ. 2 талант авсан нь ирээд, "Эзэн, та надад 2 талант олгосон. Би 2 талант нэмж олов" гэхэд эзэн нь түүнд, "Сайн байна, итгэмжит сайн зарц минь. Чи цөөн юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор" гэжээ. Мөн 1 талант авсан нь ирж, "Эзэн, би таныг тариалаагүй газраас хадаж авдаг, цацаагүй газраас хураадаг хатуу хүн гэдгийг мэднэ. Би айсан тул явж таны талантыг газар нуучихсан. Хар, таних энэ байна" гэв. Эзний түүнд, "Холиггүй муу бол залах уу? Чи намайг үр сулгаагүй газраас хадаж авдаг, цацаагүй газраас хураадгийг мэддэг гинэ. Тэгвэл чи мөнгийг минь мөнгө хүлэгчэд хадгалуулах ёстой байсан. Тэгсэн бол би ирээд өөрийнхийгөө хүүтэн авах байсан. Түүнээс 1 талантыг авч 10 талантад өгсөөгөө. Учир нь тэр нэгэнд элбэг байх болно. Харин хүнд байхгүй байна, түүнээс байгаа нь хүртэл авагдана. Энэ тусгүй болыг харанхуйд хөөж гарах. Тэнд уйлаан шүд хавирах нь буй" гэж хэлвэ. Дуулал 24:1. Газар хийгээд түүнийг дүүргдэг бүхэн, дэлхий хийгээд түүнд оршдог бүгд эзнийх юм аа гэж. Эзний үг үргэлжлүүлэн та бүхэнтэй ярих болтугай. Бурхан ивэг.